Сайн байцгаана уу? Та бүхэндээ салфетк маскны зөв хэрэглээний талаарх мэдээллийг хүргэе. Нүүрний маск нь бидний арсыг богинохон хугацаанд тэжээлээр тэтгэж хүссэн хэмжээнд хүргэдэг гайхалтай бүтээгдэхүүн юм. Маскын дотроо арсны онцлог, нас, зориулалтаараа өөр байдаг ч эцсийн үр дүн нь арсыг сайхан байлгадаг. Арсаа цэвэр, толгор, залуу гэх шигэ өнгөлөг байлгахыг хүсвэл маскыг хэрэглэж шаараа. Арсандаа их мөнгө зарцуулах хэрэггүй. Маск 100% илүү үр дүнтэй хэрэглэх зааврын талаар мэргэжлийн өгсөн зөвлөгөөг хүргэе. Үүнд зөвлөгөө 1. Нүрээ угаасны дараа маска тавихаас өмнө тонероор чийгшүүлээрэй. Ингэснээр арс маскны эссенцийг өөртөө шингээж авч чаддаг. Зөвлөгөө 2. Маска онгойлгохоос өмнө гаднаас нь сайтар тогшиж өгөөрэй. Ингэснээр маскны нэвтрэлшлийг нэмэгдүүлж эссенцийг жигт харааж өгөх хэрэгтэй. Маск тавихад илүү гарсан хэсгүүд байвал гоо сайхны зориултын хаачаар хаачилж өгвөл духны болон хамар, нүдний хэсэгт илүү үр дүн өгөх боломжтой. Зөвлөгөө 3. Маск 70% хатсан үед маска авах шаардлагатай. Маскыг хит хатаавал эсрэгээрээ арсны чигийг буцааж авдаг байна. Эцэст нь чийгшүүлэгчтэй тос түрхэн хамгаалтын давхраг үүсгэж өгөөрэй. Энэ аргаар тавихад маскны хэрэглээний үр дүн 100%-аар илүү нэмэгдүүлэх боломжтой. Маск нүүрний бүх гадаргуу хааж байх ёстой ба маш сайн наалтсан байх хэрэгтэй. Ийм ч учраас нэг газараа суух буюу хөдөлгөөнгүй хэвтснээр үр дүн нэмэгдүүлэх болно. Гайхалтай толгор арстай болох амархан. Та бүхэндээ амжилт хүсье.